Үзэгчдээ өргөмийн сайт мэдээллийг та бүхэндээ яг одоо шууд хүргэх гэж байна. За, ковидын үед бизнесүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэхээр Evel брендийн үүсгэн байгуулагч Abigail компани захирал Эргэзэд Баатай яг одоо ярилцах гэж байна. За, та бүхэн бол үйлдвэрт ажиллаж байгаа тийм ээ. Үйлдвэрлэл бол ажиллаж болох салбарын жагсаалтанд орчихсон байгаа. Гэсэн хэдий ч борлуулалтаа хийхээр барааны дэлгүүрүүдийг хорчихсон учраас одоо борлуулалт яаж явагдаж байна вэ? Ер нь энэ ковидын үед ялангуяа энэ тех зогсолттой байгаа үед компанийн нөхцөл байдал ер нь ямар байна? За, сайн байна уу? Өнөөдөр урьж оролцуулж байгаад маш их баярлалаа. За, манай Evel брэнд нь 2017 онд үүсгэн байгуулагдсан. Бид үүсгэн байгуулагдсан цагаас үндсийн дээл хугацааг өдөр тутмын хэрэглээ нэвтрүүлэх гэсэн зорилготойгоор ажиллаж эхэлсэн. За, ерөнхийдөө төсөл бичсэн хугацааг бол 7 жил 10 оноос хойш төслөө бичиж эхэлсэн. За, энэ ковид бол дэлхийд даяараа тэр дундаа бүр хамгийн одоо бизнес эрхэлдэг жижиг дундад маш их өндөр тусч байна л да. За, өнгөрсөн 19 оны 1-р сараас ахуулаад энэ ковидын нөлөө биднэрт бол шууд нөлөөлж эхэлсэн. Өнгөрсөн цаг хугацаанд бол бид нар бизнес амжилтгүй юм уу, орлого ашиг багтаа тохиолдол заахгүй өөрийгөө зөвхдөг байсан. Яагаад гэвэл хангалттай хэмжээнд ажиллаж чадсангүй, хангалттай хэмжээнд өөрөө сайн байсангүй гэж боддог байсан. Гэвч энэ цар тахал давжшгүйсэн зүйл бол чанга зүйл байд юм байна гэдгийг өөрийн биеэр, өөрийн бизнес маань амсаж байна. За, тэгвэл бид өнгөрсөн оноос 19 оны 2 дугаар сараас эхэллээд ерөнхийдөө онлайн веб хуудас эрчимтэй хөгжүүлж эхэлсэн. За, сая бид 3 сарын өмнө Evel брэндийг имэнэ үлдээж авлаа. За, ер нь бид бас энийг харгалзан үзээд онлайн бизнесээ маш сайн хөгжүүлэх хэрэгтэй байна гэдэг үүднээс тасралтгүй хөгжүүлсээр ирж байна. За, ер нь бол жирийн цаг үедээс бодвол мэдээж борлуулалт буурсан байгаа. Гэхдээ бидний одоо гол зардлууд бол бас тэр хэмжээгээр буурсан. Тэгэхээр бид нар бол энийг бас боломж гэж харж байгаа. Бид нар бас 8 салбар дэлгүүртээ үйл ажиллагаа явуулдаг гэсэн. Ковидын 1 сараас хавуулаа бид нар бол 4 салбар дэлгүүрийнхаа хаалгыг хаасан. За, тэгээд одоогийн байдлаар сая карантин гэхийн 4 салбартай байсан. Одоо бол ганц салбар ажиллахгүй байна. Бид үйлдвэрийн байрнаас онлайн захиалгаар хүргэлтийн үйлчилгээгээр бизнесээ явуулж байна. За, хүргэлтэн дээр борлуулалт бол гол хүргэлт дээр л хийж байгаа юм байна шүү дээ. Гэтэ хүргэлт бол зүгээр дэлгүүрийн борлуулалтыг бол яаж гүйцэхгүй байна. Гэхдээ борлуулалт түгээлтэн дээр бас машин тэрэг явах дээр ч үт юм уу те асуудлууд бас их гараад ах шиг байсан шүү дээ. Борлуулалт онлайн юм борлуулалт хийхэд түгээлтийн ямар асуудлууд гарч байна? За, онлайн борлуулалт бол бидний хувьд бол маш сонирхолтой сэдв байлаа. Яагаад гэвэл өнгөрсөн хугацаанд хангалттай олон байршилтай дэлгүүрүүдтэй шууд худалдаагаар одоо салбаруудаар борлуулдаг гэсэн. Онлайн борлуулалт бол биднэрт маш их зүйлийг сургаж байна. За, дээрэс нь одоо маш олон төрлийн материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэлд ирэхээр Монгол хүний биеийн онцлогт суух загвар болгоос хамаараа дондоо. Тэгээд ирэхээр бид нэр одоо хурд их маш их шаардлага гарч байна. Манай технологич маань хуучин бол зөвхөн одоо шинэ гаргасан загварынхаа орц найрлага тийм одоо эсгүүр маш сайн чеклдэг гэсэн бол одоо онлайн захиалгын багт бүр наривчилсан бүх одоо биеийн борцоор шинэ одоо юу гаргаж өгч байна. Хүснэгт одоо тэгээд ирэхээр бид нар онлайн борлуулалтын дээр одоо энэ 2 сар гараа ажиллаад нэг туршлага хөрөнгөлөөс нь бол Монгол хүний биеийн онцлог таарсан сайзын дахиж технологи дээр өөрчлөлт оруулж байна. Бидний одоо өнгөрсөн хугацаанд үйлдвэрсэн бүтээгдэхүүнүүд яг хүмүүс таарах нэрээ өмсчүүдэд аваад идэг гэсэн. Гэвч алсын зэнээр худалдаа гэдэг ирэхээр хүмүүсийг яг бие таарсан загварыг борлуулах шаардлагатай болсон. Тэгээд ирэхээр бид нэр технологи дээр маш сайн ажиллаж байна. Манай сүүлийн үеийн сайзууд бол маш сайн сайжирж байна. Тэр нь бол давуу тал гэж харж байна. Түгээлтэн дээр бол асуудал байхгүй. Ер нь хэрэглэгчтэй ийм онлайнаар бараа захиалаад худалдан авах хандлага одоо зайлшгүй л тулгамдж байна л да. Гараад өвлийн хувцас авъя гэхээр дэлгүүр ажиллахгүй юм чинь тийм ээ. Тэгэхээр энэ хандлага бас яаж өөрчлөгдөж байна? За, одоо бол яг захиалга хүргэлт онлайн бизнес бол шинэхэн салбар хөгжиж байгааг нь мэдгэж байна л та. Манай худалдаа авагчид бол онлайнаар тийм сайн одоо вебээр захиалга ихтэй хэсэг бүлгэн л хэсгэл одоо залуучууд хэрэглээснээс нийт масс хэрэглээ байгаагүй мэдгэж байгаа. Тэгэхээр манай үйлчлүүлэгчдийн бол одоо худалдаа авах соёл маш сайжирч байна гэж хараад байгаа. Анхны одоо 2 сарын өмнө онлайн бүр 100% бизнес руу орж яхад
маш их тийм гомдол, чирэгдэл тэгэл нөх хүргээл тачаал гэл маш их асуудал гардаг байсан. Одоо өдөрт нэг 50 үргэлт гарлаа гэхэд 50-ын бараг 90% нь асуудалтай үргэлтүүд байсан. Яагаад гэвэл хугацаа нь хизээ ирэх вэ энэ төр гэл. Тэгээ бид нэр энэ хугацаанд бас сайжруулалт хийлээ л дээ. Тэгээ одоо манай хүрээлтүүд бол харьцангуй асуудал багтаа боллоо. Манай худалдаа авагчид маань одоо онлайнаар худалдаа хийгээ, захиалга хийгээд харьцангуй сурж байна. Тэгээ энийг бол бас давуу тал гэж харж байна. Одоо бид нэр дараагийн төлөвлөгөө өөрчлөлт хийж байна л да. Бид нар бол дундын төлөвлөгөөн дээр өөрчлөлт хийгээд дараагийн стратеги өөрчлөөд одоо үйлдвэрийн одоо нэг борлуулалтын нэг цагууд нээх гээд ажиллаж байна. Тэгэхээр одоо энэ ковидоос болоод бизнесүүд маань өөрсдөө одоо бизнесийн модельээ ахаад нэг эргэж харж эхэлж байна л да тий. Магадгүй өөрчлөлт онлайн горим руу шилжээд за асуудлаа боломж болгодог ч гэдэг юм уу. Тэгэхээр яг та бүхний хувьд өмнө сонсоход дээлний материалын өөцөө ашиглаад дахиад нэг төсөл боловсруулж ихээсээ ээлтэй төсөл гээд энэ төсөл нь хэр амжилттай явж байгаа вэ? Энэ талаасаа товчхон тань мэдээлэл өгвөл. За манай Evel брэнд үүсгэн байгуулагдсанаас хойш амжилттай явах хэрэгээр хог хаягдл маш их одоо бүтээгдэхүүн ихээр үйлдвэрлэх тусам одоо материалын өөц маш их гарч ирсэн. За энэ маань бидний бүр аюулгүй том асуудал болж ирсэн л да. Тэгээ бид 2018 оны сүүл 19 оны ихэр ахуулаад ээлтэй төслөө бичиж эхэлсэн. Энэ яагаад гэвэл бид нар энэ хог хаягдл буюу энэ өөцөө дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой байна гэж хараад за одоо 19 оноос манай ээлтэй одоо хөгжөөд бараг 2 жил болж байна. 200 гаруй нэр зүйлийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Дандаа өөцөөр. За тэгээд манай өөцийн одоо тасаг маань маш их даваа талтай. Оюутал сурах сонирхолтой залуучууд маш их байдаг л та. Гэвч завгүй ажлын хуваар юм уу одоо энэ хийж байгаа ажлынхаа онцлогоос хамаарат суралцах боломжгүй залуучуудаа цалинтай сургаж ээлтэй төсөл дээрээ сургаж авч байгаа. За хоёрдугаарт манайх ээлтэй төслийн бүтээгдэхүүнүүд импортыг орлоод 3-аас 12 дахин хямдхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа Монголд. За манай ээлтэй тасаг маань бүр томроо 6 ажилчинтай үндсэн ажилттай болсон байгаа. За би өнөөдөр чамайг дуудахаар харин бас ээлтэй өөцөр хийсэн хантазыг өмсөж ирсэн. Энэ өөцөр хийсэн. Энэ өөцөр хийсэн байхгүй юу? Тэгээд би харагдахааргүй юм байна. Харин айгүй гоё яагаад. Тэгээд би чам үзүүлгээд бас нэг ширхэг гарсан байхаар нь юусэн. Тэгээд Монгол манай дээлийн маань онцлог бас онцлогтой л доо. Ингээр ар маш том деталуутай. Тэрний хэмжээгээр өөц бас маш том хэмжээгээр гардаг. Тэр өөцийг бас хаяад тах нь айгүй хэцүү шттэ тэгээд тийм учраас бид нэр өөцөр олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээл дээр нийлүүлж байна. Тэгээ нэг давуу тал нь бид өөцнөөсөө бол ямар шашиг гарахгүй байгаа. Энэ бол тогтмол манай тасгийнхан бол тогтмол цалинтай байх, зах зээл дээр хямд бүтээгдэхүүн нийлүүлэх зорилготой. Одоо шинийн хантазыг бид нар бол энэ хантазын одоо курткийг авсан хүмүүст 20 сая төгрөгөөр борлуулна. Яагаад гэвэл тэр хүн манахаас бүтээгдэхүүн худалдаж аваад тэр өөцөр нь бид нар бүтээгдэхүүн хийсэн учраас энэ бүтээгдэхүүний одоо тэр тухайн худалдаа авалт хийсэн хүмүүстээ бэлэг болгож гаргаж байгаа. 20 сая төгрөг хэрэггүй л юм тий. Харин хөөрхөн байгаа. Тий хөөрхөн юм байна. Ажилтнуудынхаа байрыг үйлдвэртэйгээ бас ингээ хослуулад илүү одоо өрх толгойлсон эмэгтэйчүүд ч юм уу тийм эмэгтэйчүүдийг ажлын байраар хангахыг бас зорж ажилт юм байна. Тэр талаарх мэдээллийг өгөхгүй юу? Ковидоос болж хэр зэрэг цомгтгол хийсэн бэ? Цомгтгол хийсэн үү? Яалтчгүй байна л да. Манай салбарын онцлог байна л да. Бид одоо төсөл бичиж авах хугацаан дээр хүний нөөц бидний асуудал байсан. Яагаад гэвэл одоо ингээл 700 сая төгрөгийн цалин авчвал 400 сая юм 500 сая байрны түрээсэнд өгчдөг. Тэгээд ирэхээр судалгаа гэдэг үгээр за ер нь бол Evel брэнд үйлдвэрийн байрнаа түшиглээд ажилчдын амьдрах орон сууцын түрээс үйлчилгээг нэвтрүүлэх зөв юм байна гэд манай брэндэд ажиллаж байгаа тохиолдолд зах зээлээс 50% хямдхан түрээсийн байраар хангаж байгаа. Цалингаас нь авчих. За энэ бол манай хүний нөөцийн түшиглэх бас том давуу талуудын нэг. Компани худалдаад авсан байраа түрээслүүлж байгаа гэсэн. Түрээслүүлж байгаа гэсэн. Тэгээд ирэхээр бөглөөнд орохгүй байгаа юм тий. Тэгээд дээрэс нь хоолны мөнгө гэж одоо үйлдвэртэй өдөр хоолнд орчоод яаж байгаа. Энэ маш олон давуу талтай л да. Тэгээд доктор сургалтад ажиллаж байгаа. Тийм, доктор сургалтад ажиллана. Дээрээс нь авж байгаа цалин өөрт нь илүү өгөөжтэй, хоньдол үүсэх боломжтой гэж хараад энэ нь одоо 2 жилийн өмнөөс хавлаад үйлдвэрийн байранд түшиглэн ажлын орон сууцыг одоо гэрээгээр түрээсээр амьдруулах ийм төсөлтэйгээр ажилтсан юм. Одоо 40 гаруй ажилтнтай байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдлаар ингээд ажиллаад
борлуулалт нь муу байгаад байдаг. Энэ чигээр ингээд явах юм бол хэдийн хугацааны дараагаас зайлшгүй цомгтгол хийх асуудал үүсэж байгаа вэ? Ер нь бол хүн тань л да. Бид нэр түрүү жилийн бол 1 сард 100% ажилчинтай байсан. 3 дахин багассан. Тийм 3 дахин багассан. Тэгээ одоо бол яалтчгүй үйлдвэрлэл айгүй тийм хэцүү салбар. Яагаад гэвэл кластерын дамжлагын үйлдвэрлэлийг гэрээр ерөөсөө ажиллах боломжгүй байхгүй юу? Яагаад гэвэл оёлын машинуудыг тараагаад ч юм уу зөвхөн чи ханцуугаа дараад юм уу ингэрээд арчаад ирэх боломжгүй. Бүтэн босгодог брэндүүд ч юм бүтэн босгодог үйлдвэрүүд бол боломжтой гэрээр ажиллах. Манайх шиг энэ масс үйлдвэрлэл дээр болохоор гэрээр ажиллах боломжгүй байдаг байхгүй юу? Тэгээ бид одоо ер нь бол автоматар бүх салбарын худалдааныхан бол хамарч байна. Яагаад бол моолууд хамарч ажиллах байгаа учраас. За захиргааны охтууд бол онлайнаар ажиллаж байна. Үйлдвэрийнхэн бол үйлдвэрийнхаа ойр орчинд амьдардаг одоо ажилчид ажиллаад бус ажилчдаас гэрээр ажил авах тийм гэрээ хийгээд ажиллаж байна. Одоогийн байдлаар нэг 22 хүнээ бол тогтмол 100% цалинтай ажиллаж байна. 20 гаруй ажилтнаа бол яалтчгүй амрааж байна. Сая сүүлд одоо төрөөс 7 сарын 1-ний хүртэлх хугацаанд 6 сарын нийтдээ 6 сарын хугацаанд бол тог ус хэрэглээний мөнгийг бас тэглэлтэй энэ хэр зэрэг бизнес дэмжлэг болж байгаа вэ? Одоо тэр зардал нь ахын нийт одоо үйлдвэрийн зардлын бизнесийн зардлын одоо хэдэн үеийг эзэлдэг байсан бэ? Тэр бол маш сайхан шийдвэр байсан. Өнгөрсөн хугацаанд төр засгаас маш олон шийдвэрүүд гарсан боловч биднэрт боддоор нөлөөлөх тийм бодлогын хүрээнд боддоор нөлөөлөх шийдвэрүүд тэр болон гараагүй. За яг энэ жижиг дунд үйлдвэрлэлүүдэд нийт өрх айлуудад энэ тогны цог цахилгаан хэрэглээний зардлын хөнгөлт бол маш том одоо түшиглэх хөнгөлт болсон. Манайх одоо 4 салбар дэлгүүр үйлдвэрийн байр, ажлын байр нийлээд 4 сая 800-аас 5 сая 500-ийн зөвхөн төлдөг байхгүй. Тэгээд тэр хөнгөлтний биднэрт бол асар том дэмжлэг. Тийм мөнгө тарааснаас илүү дэмжлэг. 7 сарын 1 гэхээр одоо бид нэр тооцоол хийгээд ерөнхийдөө дундын төлөвлөгөө бичгтээ ковидын үеийн төлөвлөгөө бичиж байгаа. Юм сайжраад ирээд ч одоо энэ эргээд хэвэндээ үед ортол маш их цаг хугацаа шаардагдана. Одоо нэг айдастай байгаа нь за яг бид нэг онлайн бизнесээ ингээд хөгжүүлээд явдаг. Цаашдаа моолууд игдэд ирнэ. Олон салбартай дэлгүүрүүд хэрхэн яаж үйл ажиллагаа явуулах вэ? Түрээсээ яаж өгөх вэ? Энэ олон худалдааны төлөөлөгчтэйгээ цалин яаж өгөх вэ? Мэдээж эргээд хэвийн хэмжээнд одоо борлуулалтын орлого отлоо. Миний харж байгаагаар бол жилд 18 сар гэж харж байгаа. 18 сар түүнээс дээшээ одоо болсны дараа хэвийн үйл ажиллагаанд орох төлөвтэй харагдаад байгаа. Тэгээд ирэхээр энэ бараг 2 жилийн хугацаанд бид нэр хэрхэн яаж үйл ажиллагаа явах вэ? Энэ олон салбараа яах вэ? Энэ олон худалдааны зөвлөгөөд яах вэ гэдэг асуудал толгорч байна л да. За ойлголоо. Ярилцлага өгсөнд баярлалаа. Үзэгчдээ өргөцөгийн мэн та бүхэнд ковидын үед бизнесүүдийн нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээллийг хүргэхээр Ивэл брендийн үүсгэн байгуулагч Abigail компани захирал Эргцэтмаатай ярилцлаа. За бизнесүүд ковидын үед ямар менежменттэй ажиллаж байна? За нөхцөл байдал ямар байгаа болон за бизнес модельөө яаж өөрчилж асуудлыг боломж болгож байгаа талаарх мэдээллийг хүргэлээ. Бидэнтэй хамт байсанд баярлалаа.